За сайн байцгаана уу? За энэ удаад та бүхэндээ юу ярих вэ гэхээр сургамжит өгүүлэхийн тухай ярилцъя гэж бодож байна. За сургамжит өгүүлэхтэй номыг хүүхдүүдтэй уншиж өгөх зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг би өөрөө олж мэдсэ гэхгүй. За сургамжит өгүүлгийг яагаад хүүхдүүдтэй уншиж өгөх ёстой юм? Уншсанараа танаа хүүхдүүдэд, миний хүүхдүүдэд ямар ур чадварууд суудгийм бэ гэдгийг ярилцъя. Нэгт нь ёс суртахуун үнэт зүйлийг ойлгоход нь тусалдаг юм байна. За Харвардын их сургуулиас хийсэн судалгаагаар буюу хүүхдүүдэд зөвхөн ёс суртахууны тухай ярихаас илүүтэйгээр сургамж, түүх өгүүлэх номуудыг уншиж өгснөөр хүүхдүүд бусдад туслах тэгээд шудраг байх зарчмыг, шудраг байх чухлыг илүү сайн ойлгож тусгаж авдаг юм байна. Мэдээж үр дүнд нь хүүхдүүд сайн мууг ялгана. Нөгөө талдаа хүний эрхэм чанарыг ойлгох суур чадруудыг суулгаж өгч байдаг юм байна. За хоёрт нь сэтгэл хөдлөл буюу IQ хөгжүүлж байдаг гинэ. Энэ нь Илийн их сургуулийн хийсэн судалгаагаар хүүхдүүд сургамж, өгүүлэг, түүх, уран зохиол уншсанаар хүүхдийн эмпати өсөж байдаг гэднэ. Энэ нь үр дүн нь болохоор бусдын зовлон, баяр гуйнгийг сэтгэл хөдлөлөөр оюуны чадамжийг нь илүү их хөгжүүлж байдаг гэдэг зүйлийг өгүүлж байгаа юм байна. За гуравт нь шийдвэр гаргах асуудлыг шийдэх чадвар сайжирч байдаг гэж үзэж байгаа юм байна. Энэ Торнадогийн их сургуулиас гаргасан мөн баха судалсан судалгаагаар хүүхдүүд сургамжит өгүүлэг уншсанаар нөхцөл байдлыг ойлгож шийдвэр гаргах чадамж нь сайжирж байдаг гэж үзэж байна. Аргагүй штэ. Тэр чинь сургамж өгүүлэг уншиж байхад дүрээр нь гол баатрын дүрээр нь гол баатрын алдж байгаа онж байгаа зүйлүүдээ суралцаад өөрөө үнэлт өгөөд шийдвэр гаргаж чадж байгаа чадамжуудыг сайжруулж байгаа байхгүй юу. За дөрөвт нь яахаа аргагүй ном уншдаг бол энэ бол хизээж салшгүй холбоотой зөвлөл хэл яриа болон ойлгож унших чадвар бүр эрс гүнзгий нэмэгддэг гэж байгаа байхгүй юу. Үгийн баялаг нэмэгдэнэ бүр илүү сайн ойлгож унших чадамж нь хөгждөг. Нөгөө талдаа бүр зохион бичдэг хийх ур чадварт нь хүчтэй нөлөө үзүүлж байдаг юм байна. Нэгэд энэ маань өөрөө шууд хүүхдийн боловсролд шууд нөлөөтэй буюу нийгмийн харилцаанд орох чадамжийг нь бас нэмэгдүүлж өгдөг юм гэдэг зүйлийг хэлж байгаа юм байна шүү. За тавт нь бол ёс зүйн хэмжээ нийгмийн харилцаанд ороход тусалдаг гэж үзэж штэ сургамжит өгүүлгийг уншиж өгснөөрөө. За энэ нь нэгсэндээ хүүхдүүд сургамжит өгүүлгийг унших, сонсох явцад шүү дээ. Нийгмийн харилцаа, хүний харилцаа, ёс суртахууны хэм хэмжээний ойлгох, суур мэдлэг, суур чадваруудыг бүрэн дүүрэн суулгаж өгдөг гэж үзэж байгаа юм байна. Мэдээж үр дүнд нь хүүхдүүд юуг хийвэл зөв юм, юуг хийхгүй байх нь зөв юм Энэ бүхний эцэст сургамжит өгүүлгийг уншиж сурснараа зөв хүн болж төлөвшөхт нь хүчтэй нөлөө үзүүлж байдаг юм байна. Ийм л учраас бид нар хүүхдүүдтэй сургамжит өгүүлгийг уншиж өгөх, сургамжит өгүүлгийн номыг авч өгөх нь маш чухал юм байна. Хүүхдүүдийн унших номын нэг төрөлд нь сургамжит өгүүлгийг зайлшгүй авч өгөөрэй гэж хүсэж байна. Бидний хувьд бол сургамжит өгүүлэг 15 энэ цувралыг уншиж өгдөг. Нэг цувралд нь 3 сургамжит өгүүлэг багтдаг. Богино болохоор хүүхдүүд ерөөс маш хурдан унших. Тэгээд нөгөө өсгөн хэмжээнд том зурагтай болохоор бас хүүхдүүдийн сонирхлыг нь маш татаж чаддаг. Тэгээд бидний санал болгох ном бол 15 цуврал бүхий сургамжит өгүүлэг байлаа. Миний хувьд та бүхэн юу хэлхийг хүсвэ гэхээр сургамжит өгүүлгийг уншиж өгснөөрөө хүүхдүүд ямар их чадамжийг өөрт нь суулгаж өгдөг юм бэ гэдэг талаас нь тайлбарлах гэж хичээлээ. Тэгээд дараагийн дугаар хүртэл төр баяртай. Та хүүхдийнхээ номын төрөлд сургамжит өгүүлэг номуудыг заашгүй авч өгөөрэй. Нэмж өгөөрэй. За тэгээд дараагийн дугаар хүртэл төр баяртай.